За юу яцхан залуусаа Dreamfest 5 хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд 5 хүн баг ихэнх нь Photoshop CC-ийн талаар мэддэг болсон байх. За тэгээд маш сонирхолтой шин нэмэлтүүд за тэгээд гарч ирсэн. Бас бидэнд маш их хэрэгтэй цагийг бас маш их хэмжиж байгаа хэрэгслүүд гарч ирсэн 5 хүн мэдж байгаа. За тэгээд бас нэг апдейт гарч ирсэн. За тэгтээ энэ хэдийгээр баг 3-7 хоногийн өмнө гарсан гэсэн би жоохон хоцорсон байлээ. Тэгтээ та бүхэнд ямар шинэ апдейт гарч ирсэн. За тэгтээ би өмнөх Photoshop CC-ийн нэг хичээл дээр бас нэг юм орхитуулсан байлээ. Тэгээд тэрийг муу адил та бүхэнд бас орохоор. За тэгээ бас Photoshop CC хувилбар 14.1.2 дээр ямар нэмэлт ирснийг одоо зааж өгөх гэж байна. За тэгээ эхэлцгээе. За юуны түрүүнд хэдүүлээ Photoshop 14.1.2 дээр ямар апдейт ирснийг үзцгээе. За тэгээд шинэ апдейт нь болохоор Generate гэдэг апдейт байгаа. За тэгээд юуны түрүүнд та за жишээ нь веб дизайн, за эсвэл ямар айгүй их зураг оруулдаг, за тэгээд эсвэл зураг хадгалахад жоохон тийм төвөгтэй байдалтай ордог нэг за нэг тийм асуудалтай байдаг бах. За тэгээд эхлэхээс өмнө файл тэгээд generate image assets. За ингээд эхэлнэ. За тэгтээ та эхлэхээс өмнө project яг зөв газар хадгалах хэрэгтэй. Жишээ нь D-ийн за project за тэгээд нэрээ өгөөд яг хадгалах хэрэгтэй. За тэгээд жишээ нь welcome гэдэг энэ хэсэг байна. За эсвэл хэдүүл хараадах. За нэр за banner. За энэ зураг байна. Жишээ нь. За тэгээ бид нэр энэ зургийг зөвхөн авахыг хүсэж байгаа гэж бодъё. Яг зөв энэ зургийг тусад нь одоо сейвлж авна. За тэгэхийн тулд за хуучны аргаараа бүгдийг нутраагаад за нэг тийм асуудалтай байдаг. За тэгвэл энийг маш амархан аргаар шууд хийцгээе. За та харж байгаах энэ хэсгээр би нэг улаанаар болгоод өгье. За тэгээд энэ дээрээ түрүүний чихтай хэлсэн болвол та энэ дээр цэг GPG. За ингэ болоо. За тэгээд хэдүүлээ ороод үзцгээе. За энэ байна. Энэ дээр одоо би сая Photoshop CC 14.1.2 гэсэн фолдер нээсэн. За тэгээ project энэ дотор хадгалсан. Тэгээ project-ийн яг хажууд нь бидний banner шууд GPG форматаар автоматар хадгалагдсан байгаа. За тэгэхээр энэ үнэхээр гайхалтай шин нэмэлт болсон байгаа тав харж байгаа. Гэхдээ энүүгээр зогсохгүй. За бид нэр өшөө энийг өөр ямар форматын PNG за тэгээ PNG форматаар хадгалахад муу адил жоохон хүлээж агаад тэгээд гараад ирнэ. За ингээ гараад ирлээ. PNG файл. За тэгээд одоо жишээ нь за бид нэр ингээд яаж хамгаалахаас урьдчилаа. За тэгээд social за тэгээд эдрийг нэг нэгээр нь мэдээж та түрүүний аргаараа одоо энэ дээр дахиад үзэгдэхий GPG за боллоо. Одоо орлоо. Энд байна. За хэрвээ бид нэр энэ icon-уудыг яг дөрвөлнгийн одоо оруулъя гэж бодъё. Одоо дөрвөлнгийн одоо нэг зураг болгоё. За тэгхийн бол хэдүүлээ шууд зүгээр шууд тэр дөрвөн зургаа групплээд одоо Ctrl G. За тэгээд яг энэ дээрээ групп дээрээ цэг за GPG эсвэл PNG. За ингэ боллоо. За ингээд дөрвөн зураг шууд бэлэн ашиглахтаар ингээд болж байна. За ингээд энэ хэсэг та бүхэнд маш их таалагдж байгаах. Тэгээд шууд та энэ апдейтыг татаж авахын тулд миний бодлоор бүрэн ихээс нь татах байх. Бараг апдейт хийх юм бол таны 14.1 Photoshop CC дээр миний бодлоор ажиллах байх. Тийм учраас та Photoshop эхнээс нь дахиад торрентоор мөсөл нэг аль нэгнээс нь одоо татаарай. Тэгээ би танд энэ доор нь татаж авах линкийг өгсөн байгаа. Торрентоор өгсөн байгаа. Би зөвхөн торрентоор олсон учраас. За тэгээд өмнөх мартсан зүйлгээд хэлсэн. За тэгээд Photoshop CC дээр өмнөх нэг хичээл дээр нэг мартсан зүйл байсан гэсэн. За тэгээд тэрийг эхэлцгээе. За бид нэр жишээ нь энэ зургийг харж байна. За тэгээд бас энгийн зүгээр камераар авсан зураг. Гэхдээ бид нэр энд илүү их гоё өнгө за тэгээд тусгал жишээ нь тэнгэрийн өнгө гэдрийг маш гоё болгохыг хүсэж байгаа.
За тэгээд эхлэхээс өмнө хэдүүлээ энэ цоож устгаад. За тэгээд convert to smart object. За зарим хүмүүс энийг ойлгохгүй байх. Яг хөө зарим ч бас хэрэгэлдэггүй байж магадгүй. Тэгэхдээ энийг хэрэглэх юм бол та энэ filter гэсэн folder дотор байгаа. Одоо filter гэсэн хэсэг дотор байгаа. Ямар ч эффектийг хэрэгэлсэн. Одоо энэ доор нь гарч ирнэ гэсэн үг. Одоо та ийм эффект хэрэгэлсэн. Тэгээд дараа нь энийг өөрчилж болно гэсэн үг. За тэгээд эхэлцгээе. Convert to smart object. За тэгээд camera raw filter. За энэ байна. За тэгтээ хэрвээ CS6 хэрэгэлдэг бол тань дээр Adobe Bridge гэд байх хэвээр. За тэгээд тэрэн дээр зураг оруулаад Ctrl R гэж дарангуут одоо энэ үйлдэл гарч ирэх хэвээр. Хамгийн гол нь энэ дээр шинэ нэвтсэн зүйл нь гэхээр Photoshop CC дээр шууд ямар ч bridge-гүйгээр одоо BR гэсэн үсэгтэй нэг icon байдаг. За тэгээд тэрнгүүгээр шууд Photoshop дээрээ хэрэглэх одоо бүрэн боломжтой. За тэгээд харцгаая. За энийг дахиад жоохон томруулах. За одоо энэ өнгөний бүх заслууд яг энэ дээр гарч өгсөн ба харж байгаа. Улаан өнгө, цэнхэр өнгөний хэмжээгээд. За тэгээд температур. За тэгээд энийг жоохон багасгаад өгье. Ингэхээр илүү гоё нарны тусгал. За тэгээд бүх өнгөний заслуудыг та ердөө ганцхан энэ одоо нүүлтлэр хийж болно. За тэгээд жишээ нь би энэ температурыг жоохон буулгаад өгье. Тэгэхээр жоохон бүлээсж байгаа. За нэг тийм болж харж байгаа. За тэгээд тинтийг баг зэрэг нэмээд өгөх юм бол бидний арын ногоон ой одоо маш гоё болж өгч байгаа харж байгаа. За exposure. За энэ харт цагаан одоо гэрлийн тусгалыг одоо тохируулж өгөхөд тань маш их туслана. За тэгээд энэ contrast мэдж байгаа. Зарим хүмүүс за highlight мэдэх бах. Зарим одоо гэрэлний одоо энэ цогцлыг илүү наривчлалтай оруулж өгнө. За тэгээд сүүдэр. За тэгээд харт цагааныг муу адил тохируулж өгч болно. За одоо энэ харыг жоохон багасгаад өгье. За тэгээд миний бодлоор контрастыг арай жоохон өгчих шиг боллоо. За одоо энэ хамгийн дуртай хэсэг нь clarity гэдэг. За энэ нь болохоор ерөөсөө бүх өнгөний одоо sharpen одоо илүү тодорхойлтуудыг илүү гоё болгож өгнө. За та харж байгаа одоо ийм байсан. За тэгээд хэсгэх тусам маш гоё тод нэгтралтай болгож өгч харж байгаа. За тэгээд засахыг өсөө жоохон өнгийн энэ дээр жоохон өнгөн жоохон илүү болчих юм бол энэ доод хэсгээрээ жоохон өнгийн жоохон бүлээсгэж өгөөд. За тэгээд saturation гэхээр өнгөний за тэгээд мэдэх бах. Энэ дээр өнгөний жоохон солилцоо. За тэгээд яг сайн харах юм бол энэ доод тал дээр өнгөнүүдийг ингээд оруулж өгсөн байгаа. За харж байгаа. За тийм учраас би нэг энэ хавцаа тавьчих болох байх гэж бодож байна. За тэгээ энэгээр дуусахгүй энэ дээр хэсэгт энэ дээр байгаа. За тэгээд curve сэргийлж болно та. За тэгээд энэ дээр бид нэр sharpen за мөн noise хоёрыг хэрэглэж болно. За тэгээ sharpen noise хоёр бол ер нь ямар ч зургийг бодиттой болгож за ер нь тийм эффект оруулсан зураг гэдрийг бүгдийг ганц бодиттой болгодог зүйл. За тэгээд жоохон sharpen нэмээд өгчээ. Тэгэхээр энэ эрэгтэйгийн за жишээ нь би үзүүлье. За миний бодлоор энэ эрэгтэйгийн сахал нь жоохон тодорч харж байгаа. За тэгээд баг зэрэг sharpen тэр red-ийн би багасгаад өгвөл тэгээд detail-ийн нэмнүүл бид нэр одоо энэ amount-ийн хэсгийг жоохон нэмжин гэсэн. За тэгээд detail-ийн биний одоо 40-тэй байх болох байх. За тэгээд mask-ын гэдрийн та яг энэгээр ингээд тохируулж агаад тэгээд аль таалагдсанараа шууд хэрэглэх боломж. За тэгээд noise жоохон нэмээд өгвөл илүү бодтой. За тэгээд бас тэгтээ noise-ыг хэдүүлээ жоохон багасгаад өгье гэж бодож байна. Энэ дээр noise жоохон их гарч байгаа. Тийм учраас хэдүүлээ noise-ыг багасгаж өгөөд за тэгээд detail-ийн модел жоохон багасгах гэж. За тэгээд contrast-ийн Нодлоор энийг хамаагүй хэрэглэхгүй байх. За нэг нь авцсан. Тэгээд өнгөний тодорхойлтын жоох нэмээд өгчээ. За одоо мэдээж hue saturation. За энэ дээр бид нэр бүх өнгөний одоо хэсгийг хэрэглэх болно. За жишээ нь улаан өнгө энд байна. За тэгэхээр бид үлээ улаан өнгөн дээр цамцын илүү ягаан эсвэл ямар ч улаан өнгөгүй. За тэгэхээр би жоохон цамцны өнгө жоохон тодруулъя гэж бодож байна. За тэгээд orange.
За тэгэхээр энэ улбар шар миний бодлоор энэ гал байна. За тэгээд галны өнгийг жоохон улаан болгоод илүү жоохон галын жоохон тодруулаад за тэгээд yellow шар байна. За тэгэхээр майхан за тэгээд галны энэ тусгалын хэсэг миний бодлоор орох байх. За мөн энэ арсны өнгө дээр. За тэгэхээр энийг дахиад жоохон багасгачих. За энэ хязгаах толгой. За тэгээ ногоон учраас ой мод хэдүүлээ. Ой модныхоо өнгийг жоохон сэргээж өгье. За аквас мэдээж далай. За тэгээ далай жоохон цэнхэр дүү. За тэгээ цэнхэр өнг мэдээж энүүгээрээ тэнгэрийн өнгийг илүү гоё сэргээж өгч болно. За тэгээд purple. За тэгээд Megantas гэд. За энийг нэг хэрэгэлдэг байх санагдаж байна. Тэгээд ер нь хөвчлэн энэ үндсэн одоо энэ дөрвөн өнгийг ер нь байнга хэлдэг. За тэгээ энд өөр өсшөө олон үйлдэлүүд байгаа. Та бүхэн шууд үзээд за тэгээ хэрэглээрэй. За ингээд маш олон grain жишээ нь grain нэмж болно. Grain ер нь noise-тэй төстэй. Гэхдээ noise-с илүү сайн ихтралтай учраас энийг ер нь та байнга хэрэглэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол илүү бодтой басна тийм болж өгнө. За юм байна. За одоо энэ дээдлийн хэсэг рүү оръё. За тэгээд энд нэг хоёр дэв spot removable. За тэгээд энэ adjustment brush гэдэг энэ хоёр байна. За онцгойлох хоёр юм гээл энэ хоёр байна. За тэгээд за spot removable. За тэгээд харуул. За би энэчнээс өөрийнхөө хүссэн одоо таалагдахгүй хэсгээ ав. За жишээ нь энийг би энийг яг ингээд тохируулъя. За тэгээд би энийг яг тохирох хэсэгтээ тааруулж өгөөд За ингэ болоо. За одоо энэ дээр байхгүй болчихж байгаа харж байгаа. За тэгээд smart object-ийн нэг гол юм нь болохоор хэдүүлээ буцаад дэшигээ үсрээд орж болно гэсэн үг. За харж байгаа. Энд ямар ч тийм толов за тэгээд салгасан гэсэн тийм юм алга. За тэгээд энэ илүү бас найдвартай үйлдэл гэж бодож байна. За тэгээд хэрвээ ямар нэг юм салгах за тэгээд орлуулах юм бол ер нь энийг хэрэгжилж исэн илүү зүг байх. За энэ дараа хэдүүлээ брош руу оръё. За тэгээд брошийнхоо хэмжээ багасгаад за тэгээд энэ залуугийн энэ нүүрний хэсгээр нь жоохон гэрэл нэмж өгье. Жишээ нь. За тэгвэл хэдүүлээ жоохон expression нэмэгдэж. За тэгээд энийгээр нь нэмээд хэдүүлээ яг нүүрний хэсгийн шууд засч болж байна. За тэгээд эмхтэйгийн хэсгээр нь жоохон хэдүүлээ. За уучлаарай. За одоо эмхтэйгийн хэсгээр нь дахиад За тэгээд энэ тохиргоонуудаар та гэрэл сүүдэр за тэгээ өнгөний заслуудыг шууд хийх боломжтой. За тэгээ окей гэж дараад за тэгээд өмнө ямар байсан одоо ямар болсныг үзцгээе. За илүү гоё бас гомсог болж өгсөн байгаа харж байгаа. За тэгээд өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөө. За тэгээд та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За ялангуяа энэ Photoshop-ын CC-гийн шин одоо generate гэдэг энэ апдейт та бүхэнд маш их таалагдсан байх. За тэгээд энийг та бүхэн бас ашиглаж чадах байх гэж бодож байна. Ялангуяа веб дизайнеруудад маш их таалагдах байх. За тэгээд Facebook хаягаар орж лайк дараарай. Мөн YouTube хаягаар орж subscribe хийгээрэй. За тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.